За баярлалаа. Тэгэхээр би бас зүгээр ерэн зүгээр яг хуу бас энэ улсын их хурлынхаа гишүүдтэй бас хандаж хэлэх гэж байгаа нэг асуудал маань бол ер нь бид нар өнөөдрийн мал аж ахуйн салбарт маань тэр дундаа манай Монгол улсын маань олон жилийн бас эдийн засгийн тулгуур салбар болсон энэ салбар цаашиж ерөнхийдөө бол гол үндсэн нуруу нь байх энэ салбараа бол бид нар бас нэг шин шатнд гаргах бол зайлшгүй шалгатай болчиход байна. Энэ асуудал дээр бид нар тодорхой бодлогын бөгөөд тогтолцооны эрс шинжилгээг хийхгүй бол өнөөгийн өнгөрсөн 20 жилийн хугацаанд бий болсон энэ мал аж ахуйн салбар маань бол ерөнхийдөө ингээд 0 цэг дээр очиод унлаа. Инээс цаашаа бид нар бол ямар нэг өөрчлөлт хийхгүй тодорхой бодлогын шинжилэл хийхгүй бол энэ салбар маань бол өөрөөсөө зөнгөөрөө явдаг ийм салбар бол. Бид нар мэдж байгаа ерэн зүгээр 98-аас 99 онд гээд одоо яг энэ мал аж ахуйн малын эрүүл мэндийн тухай холбоотой асуудлаар ярих зүгээр сүүлийн бид нар энэ 20 жилийн дотор ямар нэг бэлтгэлгүй байхтай мал эмнэлгийнхаа тогтолцоог бол үгүй ийцээ. 98-аас 99 оны хооронд тодорхой бэлтгэл байхгүй байхдаа, тодорхой бодлого гаргаагүй байхдаа мал эмнэлгийнхаа салбарыг хөвчилсөн. Одоо төрийн зүгээс бол мал аж ахуйн салбарт тухайн тэр үржил технологи болоод мал эмнэлгийнхаа талаас нь тодорхой хяналт тавьж байгаа. Яг үйл ажиллагаанд нь оролцож байгаа. Хийж байгаа тийм зохицуулт бол энэ чинь ерөөсөй байхгүй ших болсон юм баг. Ерөөсөө мал аж ахуйн салбар гэдэг нь зөнгөөр явдаг болсон салбар. Та нар бүгд мэдчихэж байгаа. 61 саятай 70 сая малтай гэж бүгдөө хөр цөглөөд байдаг. Энэх нээх тийм баясаад байх хөөрөдөх тийм тооч биш. Энэ бодлого байхгүй байгаа гэж л горны энд байгаа. Тэгээ малчид одоо өнөөдөр бид бүгд мэдчихэл байгаа. Энэ өөртөө малын эмч болсон, малцууч болсон. Малан давж ярьж байгаа ашиг шим нь буурж байгаа. Тоо толгой нь хэмжээ даацхгүйгээр ихсч хийдэг. Энийг дагаа тэр бэлчээр талхдаг, бэлчээр байхгүй болдог, бэлчээрийн менежментийн бодлогоч гэж энд байхгүй. Тэгэхээр бид нар ерөн зүгээр энэ хүрээнд энэ асуудлыг хөгжүүлэхгүй болохгүй. Мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсдог байх ёстой. Шинж ухааны салбарын оролцоог бид нар энэчээ дэмжих ёстой. Аливаа салбар болвол шинж ухааны салбарын оролцоогүйгээр дэмжлэггүйгээр хөгжинэ гэсэн асуудал байхгүй. Тухайн тэр одоо үйлдвэрлэлээр тухайн тэр шинжлэх ухааны технологи инновац асуудлыг нэвтрүүлж байж бид нар бол тэр ашиг шимийн асуудлыг нэмэгдүүлэх асуудлыг шинэ үйлдвэр омог бий болох асуудлыг ярина. Өнөөдөр улсын их хурлд энд сууж байгаа хүн болгон бол мэргэжлийн хүмүүс биш ээ. Бид нар бүгдийг мэдхгүй. Ард түмэнд таалагдах гэдэг шаардлагач байхгүй бидэрт. Харин зүгээр цаашдын улс орныхоо ирээдүйг харж иж энэ мал аж ахуйн салбар маань яаж явах юм тэрэн дээр бодлогоо гаргаж ил явах ёстой гэж ирэх гээд байгаа. Өнөөдөр зөвхөн шинжлэх ухааны салбар хүрээлэнгүүдээс гадна бид нар энэ салбарын доор энэ хөдөө аж ахуйн болсон хүчнээ бэлтгэх сургуулиуч гэсэн энэ ер нь доор байх ёстой. Нэгдсэн цогц бодлогоор бид нар ингэж байж ер нь энэ салбарыг хөгжүүлэх асуудлаа ярихгүй бол өнөөдөр бол бидэрт хөдөө суманд аймагт очиход бол тэнд бодлого байхгүй шүү. Хувийн мал эмнэлгүүдээ хувийн мал үржил технологийн албуудыг тэнцээ хувийн хвшил дээр бүгд ингэ тулгуурлаа тавьчихсан. Тэднийг бодлогоо дэмжиж байгаа юм байхгүй. Нийгмийн баталгааг нь хангасан зүйл тэнд байхгүй. Өчигдөр бид нар ер нь бол дийлэх нь 100% бүгдөө энэ асуудлууд хувийн хвшлийн нуруунд дээр явж байгаа. Гэтэл бол ажил олгогч этгээдүүдийн нийгмийн баталгааг нь хангаж байх ёстой. Тухайн тэр дундын зоонрын гэдэг юм уу, малын эмч нарын гэдэг юм уу, тэдний асуудлыг шийжсэн нийгмийн баталгааны асуудлыг бид нар өчигдөр хамгийн харамсалтай нь бол мал зүүч нарынхаа нийгмийн баталгааны асуудлыг байхгүй болгоцсон. Яг одоо өнөөдөр хэрэгжиж байгаа хуулийн дээр байгаа асуудлыг бид нар бол одоо хилцэж байгаа төслөөр байхгүй болгоцсон шүү. Нэг талаас харамсалтай. Төрийн албаны хуультай холбож ярьж байгаад ярьсан. Гэтэл өнөөдөр энэ бол энэ салбар хувийн хвшлийнхний нуруунд явж байгаа. Тэгэхээр бид нар аливаа асуудалд бол тухайн тэр асуудлыг нарийн сайн нэгтэлж байж, судалж байж, хуулиа уншиж байж, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсож байж бол ярих ёстой. Энэ хууль бол бүтэн 2-3 жил хилцэгдсэн асуудал, 2-3 жил босруулагдсан асуудал. Мэргэжлийн салбарынхан энэ дээр бүх үнэтэй санал зөвлөмжөө өгөөд 3 жилийн хугацаанд мэргэжлийн судлаач нар эрдэмтэд бол энэ дээр өчнөө тооны олон зуун хилцүүлгүүдийг хийж байж ингээд бол эцсийнхээ төвчөн дээр ирсэн ийм асуудал байгаа. Тэгэхээр бид нар гишүүд маань бас ерөн зүгээр энэ салбарын тухайн асуудал дээр та нар маань бас нухацтай ухаантай хандаарай. Тэгэхэд энэ асуудал бол бид нар ерөн цаашид бас нэг том тогтолцооны болоод бодлогын өөрчлөлтийг гаргая гэдэг үндсэн дээр бол хийсэн ийм хоёр өөрчлөлт байгаа шүү гэдгийг та бүхэндээ бас хэлье. Тэгэхээр ер нь бол бид нар мал аж ахуйн салбар маань бол бас нэг дээшээ өөдөл дээшиж явчаасаа бид нар хөдөө аж ахуйгаа дэмжсэн тогтолцоотой бодлоготой болцгоё. Өндөр ашиг шин бүхий малтай болцгоё. Хариуцлагатай малчинтай болцгоё гэсэн ийм л бодлого зорилгонд орвол нэгдээд ингэ явж байгаа. Тэгээ энэ бүхний төлөө та бүхэн маань бүгдөө байгаа. Харин ямар нэг байдлаар одоо юу гэдгийг ард түмэнд таалагдах гэдэг өнцгийн үндсэн дээр бол бас
энэ салбарынхаа бодлогын хөгжлийн эсрэг бол аливаа зүйлийг бол битгий хийгээсэй л гэдгийг бол та бүхнээс бас үсэх байна. Баярлалаа.